шүн дунд засарч байна. За манай энэ дуу маань бол сая ерөөсө 3 хоног юм гарсан. Тэгээд Лүмнэ хамтлагийн одоо нэгсэндээ өвлийн тийм бид нар бодод байсан чинь өвлийн тухай дуу хамгийн анх тэр Лүмнэ хамтлаг байгуулагдах үед байсан л өвлгээл дуудаг. Тэгээд тэрнээс хойш ерөөсө өвлийн дуу байгаагүй юм байлээ. Тэгээд энэ дуу юу юм бэ гэвэл яг тийм өвлийн гэхдээ тийм хайрын тийм дурсамж тийм сэргээсэн тийм тэ дуунууд өвөл магадгүй тийм ингээд сонсох юм бол аюу тийм ерөнхийдөө хосуудад илүү зориулсан дуу юм болов гэж бодож байгаа. Ерөнхийдөө үгэн угаасаа тэгэл хайрын одоо дурсамж өвлийн гэхдээ өвлийн тэ өвөл тэгээд клипийн та бүхэн үзэх юм бол бас энэ маань тэр 5 хос байгаа. Тэр 5 хос тэр 5 хосын одоо өвлийн одоо хамгийн гой дурсамжууд тэ одоо хамтдаа одоо ойгоор одоо зугаалж байгаа ч гэдэм үү хамтдаа одоо засан үгэн хийж байгаа. Тэрээс хамтдаа одоо тэр дурсамжтай өвлчин бас ганцхан нөгөө хавар намар синдром хөдөлгөөн өвлөд бас синдром гэж болно шүү дээ. Тэгээ өвлийн синдромоор хүн өвөл бас танилцсан хосууд зөндөө байдаг баг. Хосууд өвөл одоо боссон тийм маш гоё дурсамжтай зөндөө байдаг. Яг хамгийн наадцхан жишээхэд одоо шинэ жилийн баяр өвлийн хамгийн гоё баяр. Тийм болохоор өвөл болдог баяр. Тэгэл шинэ жилийг хамтдаа ухтна гэдэг бол тийм. Энэ маань өөрөө бол айгүй тийм ерөнхийдөө бол тийм нэг гоё хайрын гоё дурсамж сэргээсэн тийм гоё дуу. Тэгээд дуу маань өөрөө бол бас бидний хувьд бас юугаар онцлох юм бэ гэвэл бид нар энэ дууны бүх хөгжмийг бүгдийг нэг амьдаар яг тоглогдож бичигдсэн. Тэгэхээр яг марч одоо яг бүх төгжмчд манай ирээд яг бүгдээрээ яг тоглоод тийм болохоор тэгж хийсэн хамгийн анхны дуу. Тийм болохоор бидний хувьд болохоор бас маш гоё байна. Бүх хөгжим амьд хөгжмийн дуулалт гэдэг өөрөө бол маш тийм гайхамшигтай зүйл үүдэг. Тийм болохоор бол бас бидний хувьд бас энэ маань аюу гоё байгаа. Бид нар өөртөө бас дээрээс нь бас бид нар бас тэр аялгау, тэр дууны тэр найруулга тэр бүх юм дээр бас арай өөрөөр ажиллаж үтсэн. Тэгээ дуундар бол тэнийс маш олон хүн ажилласан л да. Тэгээ дууны үгэн дээр манай хоёр ажилласан, хаян дээр би ажилласан, анхаа маань бас нэлээд бас ажилласан энэ дуун дээр. Тэр ихэдээ санааг нь би гаргаад тэгээд анхаа битэрийн төлхөө энэ дуун дээр ажилласан. Манай нөгөө Оки тий хөгжим зохиолч Оки дуу маань бас энэ хөгжим дээр бас одоо энэ дууны аранжировкийг энэ дуун дээр бас нэлээд бидэртэй хамт сууж ажилласан. Тэгээд мэдээд хөгжимчтэй байна одоо бид нар бас заавал хилтэн дурдах ёстой. Одоо Фай хамтлагийн одоо бэлгээ бас гитарын дарсан. За бөмбөр дээр бол манай A-Sound хамтлагийн баги. Тэгээд гитарыг Атка. Тэгээд мэдээж хэрэг бид нар нөгөө дууныхаа чанар дээр илүү хамгийн их анхаардаг. Тэр юу вэ? Одоо миксинг, мастеринг тэ. Тэр яг л урдны өмнөх дуунуудтай адилхан. Манай заримдаа тултлаа гэдэг дуунуудтай адилхан бидний дуу бол одоо Америк руу, Нью-Йорк руу явуулсан ба. Тэгээд бол манай Рагу дууны миксингийг хийсэн, Sterling Audio энэ дээр ажилласан, Joy Laporta гэдэг одоо 2014 оны Grammy nominee Joy Laporta яг энэ дуун дээр бас мастеринг дээр ажилласан.